За гişүүд өдрийн мэнд төрг энэ хуралд өглөөнөөс хойш суусан тэгээд асуултууд бас нэлээд давхцж байна. Тэгээд үндсэндээ товчхон нэг санал үг хэлэх гэсэн юм аа. Өнөөдөр 2026-аас 2028 оны төсвийн төсөөлөл хүрээний мэдгдлээ бид нэр хэлцэж байгаа. Тэгээд энд эх оны 26 оны төсөв нийт зардлыг хэмжээг өсөхгүй хэмжээндээ барих, нийт одоо зардал дотоодын бүтээгдэхүүний хувь хэмжээг, эзлэх хувь хэмжээг нь бууруулах гэх мэт энэ саашаалтай зүйлүүд бас орж ирсэн байна. Тэгээд түрүүн бас өдөөс өмнөх хуралдаан дээр гишүүдийн хэлсэн нөгөө гадаад зээлийг өөр ашигтайгаар ашиглах тухай 40 орчим гишүүдийн гар үсэг зурсан энэ хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэсэн байгаа талаар зарим гишүүд бас саналуудаа хийлсэн. Тэгээд энэ дээр бас гантөмөр сайд түрүүн энийг одоо тэр орж ирүүл тэр банк ороонд хэлсэн үстэй гэдгийг бол дэмжиж байна. Тэгээд энэ дээр нэг тодорхой зөвөр одоо сангийн сайд энэ сууж байгаа учраас саналуудаа хэлэх гэсэн. Ер нь бол тэр саналыг бол дэмжихгүй байгаа. Тэр төсвөөс гадуур дахиад их хурлаараа бид нэг сав гаргаж ирчээд тэрийг алдагдaltaгүй төсөв гэж тэр саваа тагилчаа дахиад засгийн газар нь дэрэгдээ хажуудаа өөр нэг сав дүүргээд ингээд явж тэр ерөөсөө болохгүй. Энэ цаашлаад явах юм бол төсвийн асуудал сүлдээ үндсэн хуулийн асуудалж болчих юм эрсдэлтэй ийм зүйл байгаа даа. Тэгээ гол асуудал нь мэдээж хэрэг энэ гадаад зээлээ нэгэнт одоо авсан зээлээ ашиглаад эхлүүлсэн төслөө дуусгах хэрэгтэй. Энэ бол зөв. Энэний санаа нь бол зөв. Гэтэл бид нэр яг анхаарах ёстой гол асуудал нь юу юм бэ гэхээр энэ төр өөрөө заавал гардаж хийх шаардлагагүй төслүүдийг өөрийнхөө нуруунд дээр овоолчод тэгээ бид нэр мөнгө хэрэгтэй байна, мөнгө хүрхгүй байна гэдэг явдгийг л болимоор байгаа. Одоо жишээлбэл манай 14 мега төсөл дотор орон сууцны хороолол хүртэл байж байгаа шүү дээ. Хотын дэргэд жишээлбэл барилгын компанид байгуулчаад хотын орлогчийг захирлаар нь томилж сууж байгаа шүү дээ. Тэгээд төр өөрөө хувийн эрсдэлтэйгээ зэрэгцээд хийх шаардлагагүй төр бол үндсэндээ юу хийх хэрэгтэй вэ гэхээр нийгмийн шин чанартай дэд үтцийн голдуу төслүүдэл барьж яваад бусад нь боломжийг олгоод ингээл явдаг л өгнө. Онолтой номтой билээ л. Тэгээ манайх болохоор бид нэр бүгдийг хийнэ гэдээ ингээ явдаг. Энэ дээр л одоо гарц гаргалгаа асуудлаа шийдэж явмаар юм байна. Тийм учраас одоо энэ сангийн сайд тэгээд дараагийн сангийн сайд, ерөнхий сайд нарын ч гэсэн сонсож байгаа байлгүй. Тэгээд ирэх намар энэ төсөв оруулж ирэхдээ дараагийнхын танхимынх нь энэ өөрчлөлтүүдээ хийгээд орж ирэх байлгүй дээ. Гэсэн нэг юм саналтай л байна. Хамгийн гол нь бид нэр энэ нэг тодорхой дүрм журм тодорхой энэ газрын зургаа бас зөв харахгүй болвол хажуугаар нь энэ алсын харангаа хажуугаар нь бас нэг морин араагаа сайжруулад энэ гарсан энэ алдаануудаа дор дормцсоо явахгүй болвол цаг хугацаа бол их богинохон байна гэж санал хэлье.